зарим нэг нь бол тухайн үед дээж авалтын үйл ажиллагаатай болоо сууж чадаагүй. Тэгээ зарим нэг суудсан нь болохоор яг энэ сургалтын журмын дагуу одоо бас ойлголтоо мартсан сансан юм байвал тэгээд энэ сургалтаас дахиад сэргээгээд авна уу. За. Ер нь л нүүрсний агуулгаас гараагаа дээж авах сургалт нь техник хэлтийн албаны гол гүйцэтгэгчээр ажлын сургалт байгаа. Манай техник хэлтийн алба бол дээж авалт бэлтгэл тэгээд нөгөө ачаал танилтын ийм үйл ажиллагаа хийх юм аа. Тэгээд үүн дотор хамгийн чухал нь болохоор нүүрсний агуулгаас дээж авах ажил байгаа. За гол зорилго нь болохоор нүүрсний чанарын харилцаа зориулсан төлөвлөх чанартай дээж авах. Нүүрсний чанарын харилцааны зориултыг төлөвлөх чадвартай гэдэг нь яг нүүрсний шинжилгээний үр дүнд нөлөөлөх 80% нь дээж авалт болон бэлтгэл дээр байт юм аа. Тиймээс бидний яг хийж байгаа үйл ажиллагаа бүхэл бүтэн энэ нүүрсний шинжилгээнд бол маш чухал гэдгийг та нар эхнээ заавал мэдэх ёстой. Тэгээд бидний нүүрсний дээж авалтаар гол мөрдөж байгаа стандарт болохоор GBT 475/2008 гэсэн стандарт байгаа. Тэгэхээр үүнд болохоор гол нь алдаа багтай зөв үр дүнг хангах. Тэгээд эхлээдүүд хэдэн нэр томьёоны тайлбарыг ярих шаардлагатай. Нүүрсний дээж гэдэг нь юу вэ? Нүүрсний дээж гэдэг нь нэр томьёоны тайлбар дээр нүүрсний шинж чанарыг тодорхойлоход зорилгоор нүүрснээс авсан төлөвлөх чадвартай хэсгийг нүүрсний дээж гэж хэлж байгаа. Тэгэхээр бас нэг сорьц гэсэн зүйл байгаа. Сорьц нь юу хэлж байгаа гэхээр дээж авахч багжийн нэг удаагийн адалгаагаар дээж авах эсвэл нүүрсний урсгалаас хөндлөн огтлоосоос нэг удаа авсан дээж. Одоо манай яг дээж авалтын үйл ажиллагаан дээр сорьц гэж хэлж байгаа зүйл нь болохоор нөгөө нэг одоо дээж авах багж дараа нөгөө хүрзээрээ нэг удаа авсан цэгийн дээжээ хэлж байгаа гэсэн үг сорьц гэж. Тэгээд сорьцноосоо нийлбүтсэн дээж нь хольд хуваалтаасаа гарч ирсэн лабораторид орох дээж нь болохоор нүүрсний дээж гэж явж байгаа шүү. Тэгээд нэгж дээж гэхээр одоо бүх төрлийн шинжилгээ хийхэд хүрэлцэх хэмжээний хэрэглэгдэх нүүрсний дээж. Одоо миний саяны яриад байсан нөгөө одоо сорьцоосоо нэг шуудан дээж гаргаж авна шүү дээ. Тэгээ гаргаж авсан нүүрсний дээж гээд тэгээ гарч ирсэн нүүрсний дээжүүдтэй шинжилгээнд оруулахаар бэлтэж гаргасан жишээл одоо бид нэр юун дээр цогццээ дээр авж байгаа нь болохоор нэг овоолгоос 10,000 тонн тутам парт үүсгээд партнаасаа тэгээд нэг дээж гаргаж байгаа байхгүй юу? Нэг дээж нь болохоор 6 сорьцсноос бүрдээд нэг дээж гаргаад тэгээд гарч ирсэн дээжүүдтэй хольт хийгээд багсан. Жишээл нэг овоолгоос 10 дээж гарах гэд тэр овоолгоос хольт багсгалт хийгээд 3 дээж гаргаад тэгээ 3-нд гарсан дээж нь болохоор тэр багц нэгж дээж гэж хэлж байгаа. Хоорн холио багсгаж байгаа гэсэн. Тэгээд тэр нийлүүлж байгаа хэсэг нь болохоор нийлүүлсэн дээж. Жишээл нэг овоолгын 20 хэдэн дээжийг бүгдийг хамтан нийлүүлж байгаавал тэрийг нийлүүлсэн дээж гэж хэлж байгаа шүү. Нэр томьёоны зүйл дээр сорьц дээж гэсэн нүүрсний дээж гэсэн зүйлээ ялгах хэрэгтэй. Тэгээд бус салбар дээр зарим нь нэг нэгж дээж, нийлүүлсэн дээж гэд хольд хийчихгүй учраас яг энэ ойлголт зарим дээр нь хэрэгдэхгүй байгаа шүү. Тэгээд гол нь нүүрсний жин тооноо сорьцынхоо дээжийнхээ жин тооноо яаж гаргахгүй гэхээр стандарт болохоор ийм нэг томьёо заасан байгаа. Энэ томьёоны дагуу тэр нэг жижиг n гэж бичсэн нь болохоор яг 60 гэсэн тоогоор авдсан шүү. Тэгээ овоолгоос авахтаа хэдэн дээж авна, нундах нүүрснээс хэд авна, угаасан баяжуулсан дээжээс хэд авна гэд тусдаа өөр тоонууд явж дээ. Тэгээ одоо бидний мөрчгээр болохоор ер нь бол 5,000 тонн тутмаа нэгж дээж гаргаж байгаа. Дараа лабораторид ороход бэлтсэн дээж гэсэн. Тэгээ нэг дээж нь болохоор юугаар үрж чинь гэхээр 6 сарцаар дараа 6 цэгийн юунаас цэгийн дээжнээс бүрдэж байгаа гэсэн. Тэгэхээр дээж авалтын аргуудын ерөнхий шаардлага нь болохоор ямар шаардлага тавигддаг вэ гэхээр овоолгын бүх талуудыг хамарсан байх. Жишээл одоо бидний хамгийн олон тохиолддог асуудал бол нэг овоолгыг яг тархаж байгаа нөгөө талуудыг бүрэн хамарч чадж гэнэ үгүй юу гэдгээс шалтгаалаад
нөгөө нүүрсний дээжин чин чанар нь өөр гараад байх юм аа. Зарим нэг жишээн дээр бол нэг овоолго нэг талд нь бохорцсон. Гэхдээ нөгөө тал нь арай гайгүй, гурван тал нь гайгүй байх тохиолдолд хэрвээ гурван талыг аваад бохорцсон талыг аваагүй. Тэгээд нэг талаас жоохон муу үзүүлэлтийг нь аваагүй байх тохиолдолд нүүрсний овоолго чинь тэр чигтээ жоохон сайн үзүүлэлттэй шинжилгээний үр дүн гарна гэсэн. Хэрвээ овоолгын яг жигтгэн төлөөлнө. Саяны тэр хэлжгээ жоохон сайн гарсан бол овоолгоо яг үнэн бодтой байдлыг төлөөлж чадахгүй л. Тэр жоохон үр дүн муутай хэсгийн ч гэсэн хамруулад жигтгэндээ гаргавал яг энэ овоолгын чинь үнэн бодтой одоо шинжилгээний хариу нь бол төлөөлөгдөх чанартай гарч ирнэ гэсэн үг. Тиймээс энэ төлөөлөх чадварын зарчим гэдгийг бол заавал баримтлах ёстой. Энэ зарчмыг яаж баримтлана гэхээр овоолгынхоо болж байвал бүх талыг хамарсан дээжийг гаргана гэсэн. Үндсэн зарчим нь болохоор төлөөлөл байх ёстой. Бид нэр юу гэдээж авч ийн гэхээр тэр авсан дээжээр чинь шинжилгээнд оруулаад гарч ирсэн хариугаар нь нөгөө худалдах тал, худалдаа авах тал хоёулаа гэрээ хийгээ гэрээнийхээ үр дүн дээр за ийм үзүүлэлттэй нүүрсний овоолгоос эдижийн тоонтой ачиж байгаа шүү гэж. Үндсэн нь болохоор бидний нөгөө хариу шинжилгээний хариун дээр үндэслэж штэ. Тиймээс бидний авсан тэр дээж нь тухайн овоолгыг яг төлөөлж чадах чадахгүй нь бол маш чухал зүйл байгаа. Тэгээ энийг яаж авах вэ гэхээр яг нэг том овоолгоос нүүрс болгоныг бид нэр аавна гэж байхгүй. Угаасаа тэн дээр төлөөлөх чанартай гаргана гэж. Төлөөлөх чанартай гаргах үед бид нэр санамсаргүй байдлаар авах хэрэгтэй. Тэгээд жиг тархсан байдал. Санамсаргүй байдлаар гэдэг чинь тухайн чигийг бид нэр талбайд нь очоод яг аль чигээс сонгож авах гэдгээ нэг тухайн талбайгаас нь харж байгаа ч хэдэн гэсэн. Тэгээд жиг тархсан байдал гэдэг нь зөвхөн овоолгын нэг хэсгээс авахгүй хоорондын зай нь зэгтгэн тархсан зөвхөн доод талаас нь ч авахгүй тэгээд овоолгын дээд дунд доод гэд 3 хуваангуудаа зэгтгэн байдлаар авна гэсэн. Тэгээ бас нь болохоор гадаад хүчин зүйлийг харгалзах гэж. Жишээлбэл одоо өмнө говь гэхэд хаврда одоогийн цагаар бол их салхитай, их шороотой, эсвэл зуны цагт их бороотой, өвлийн цагт их цастай гэх мэт тиймэрхүү нөхцөл байдалд болохоор яг дээж авалтын үйл ажиллагааг бас яг тухайн үед нь хийх шаардлагатай юу гэдгийг удирдах халуун тушаалтаа хилжиж одоо манай энэ талбай дээр одоо их шуургатай шүү, их салхитай эсвэл яг бороо орж байгаа. Тухайн иймэрхүү нөхцөл байдалд бол дээж авалтыг зовх хойшлуулах тийм арга хэмжээ бол авт юм аа. Шинжилгээний үр дүн шууд нөлөөлнө гэж үздэг учраас энэ гадаад хүчин зүйлийг заавал харгалзсан байх ёстой. За тэгээд нүүрсний овоолгыг одоо бид нэр бол зөвхөн одоо гар аргаар гадаргуугаас нь л авч чадна. Угаасаа GPT 475 стандарт дээр бол аль болохоор овоолгыг үүсгээс өмнө эсвэл үүсчихээ явчинд нь авахыг нөгөө шаарддаг. Гэхдээ бид нар бол одоогийн нөхцөл байдлаас яалч нэг овоолго үүсний дараа нь овоолго дээр очиж энэ хөдөөж авалтын үйл ажиллагаа явуулдаг болохоор зөвхөн овоолгын гадна талаас нь л авч чадна гэсэн. Яг овоолгын дунд нь ороод бүгдийг ингээд овоолгыг дундаас нь чайчаа дундаас нь авах гэсэн тийм зүйл байхгүй учраас гадна талаас авж байгаа бол тухайн овоолгыг төлөөлөх чанар нь харьцангуйар доошлно гэсэн. Тиймээс гадна талаас авж байгаа дээжээ маш сайн авахгүй бол нөгөө овоолгын чинь төлөөлөх чадвар гэдэг зүйл чинь бүр утгагүй болчихно гэсэн. Яагаад бид нэр ингээд овоолгын ингээд одоо авахдаа дээд дунд доод гэд 3 бүст ховоож ин гэхээр яг нөгөө овоолгынхаа нүүрсний эдлгүүнийхээ эдлцгийг хэсгэр. Жишээлбэл овоолго гэхэд бол дээд дунд доод давхрахын нүүрс нь бол яг адилхан байдаг биш. Зоохон том ширхэгтэй, нягтцаахан өндөртэй нүүрсүүд нь овоолго үүсчих явцсандаа овоолгынхаа доод хэсэгт нь үүсээд ширхэгл багтай нундах нүүрсүүд нь бол харьцангуй дээдлэлт нь байдаг. Тиймээс бид нэр дээж авахдаа зөвхөн доод талаас нь авбал дээдлийн төлөөлж чадахгүй гэсэн үг тухайн дээдч. Учир нь яг шинжилгээний хариун дээр бол харагддаг. Дээдлийн жоохон нундаг баг ширхэгтэй
чанар болоод нүүрсний чанар болоод доотлын яг том ширхэгтэй нягц цохон өндөртэй нүүрсний шинжилгээний үр дүн бол жишээл өөр гардаг юм аа. Овоот уурхай гэж жишээлхэд жишээл доотлолт нь Б нүүрс гарсан байх тохиолдолд дээд талаас нь авсан дээжвэл А руу орох тийм шинжтэй. Тиймээс тухайн овоолгыг яг жигтгэн авах нь маш чухал. Тэгэд овоолгын доод бүс нь бол ер нь жин тоогийн харьцлаар бид нэр яг энэ овоолгынхаа авах цэгнүүдээ жигтгэн тархааж байна л да. Овоолгын доод бүс бол нийт овоолгын жин тооныхоо 40-50% эдэлдэг. Дунд бүс нь болохоор нэг 30-40%. Дээд бүс нь болохоор харьцангуй бага. Нэг 10-аас 20% тухайн жин тоон овоолгынхоо. Тиймээс бид нар яг дээжээ гаргаж авахад овоолгынхоо бас хэлбэрээсээ шалтгаалаад доод бүснээс 3 цэг, дунд бүснээс 2 цэг, дээд бүснээс 1 цэг гэд ингээ авсан 6 цэгийг нэг дээж 3 сорьцоогоо нэг дээж болгож байгаа. Тэгээд яг доод хэсгээс нь яаж авах вэ? Ямар байршлаас авах вэ гэдэг нь ерөнхийдөө л яг газрын төвшнөөс дээшээ 1.5 метрийн хэсгээс авна. Яг бүр доод хэсэг тэр хүстэйгээ залгалцсан хэсгээс бол авахгүй шүү. Энийг л заавал санаж хэрэгтэй. Тэрнээс авах юм бол нүүрсний чинь үнс нь бүр амар өндөр гарч ирнэ гэсэн. Тэгээс овоолгын одоо газраас дээшээ 1.5 метрээс эхлээд дээж аавна гэсэн. Тэгээ хоорондын зай нэг 5-аас 7 метр орчим. Тэгэхээр нэг цэг хоорны зайгаа нэг тэгж баримтлана гэсэн. Тэгээд дунд хэсгээс авахд бол ер нь нэг овоолгынхоо жишээл 12 метртэй овоолго бол овоолгынхоо нэг нүдээр баргацаалаа 6 метр орчимд нь очиж яг овоолгынхоо дунд хэсгээс нь л түүрлж авна гэсэн сорьцуудаа. Тэгээ хоорондын зай нэг 3-аас 4 метр орчим зайтай тэгээ аслагтаад сорьцуудаа авна гэсэн. Тэгээ дээд давхар гэх нь одоо овоолгын хамгийн өндөр цэгээс дээш 3 метрийн зайд гэдэг энэ гурван дээр заагдсан байна. Гэтэ энийг яг 3 метр гэхгүй тухайн овоолгын хэр өндрөөс шалтгаалаад жишээлбэл нэг 5-аас 1 метр овоолго бол 3 метрээс авахар утахгүй. Заавал одоо дээд талаас нь бол нэг 1.5 метрийн зайд цэгүүдээ байрлуулад дээд давхрын нөгөө дээжнийг авна гэсэн. Тэгээ хоорондын зай нь болохоор нэг 2 метр орчмоор. Одоо хүний алхаагаар бол нэг 2-оос 3 алхах гэсэн. 3 алхачид нэг цэгийн дээжээ байрлал. Тэгжид дээд дунд доод бүснийхээ дээжүүдийн жигтгэн аваад овоолгоо бүтэн тойрч авна шүү дээ. Тэгжиж тухайн дээд чинь овоолгоо төлөөлж чадчихна гэдэг зүйл байна. Тэгээ энэ жил бидний алуунаас орон нутг дээрээ очиж яг одоо тухайн дээж авах чинь яг бидний шаардлагаар заасан гараа авч гинөө үгүй юу гэдэг дээр ялц шалгалт явах гэж байгаа маа. Өнгөрсөн жил бидний хэдэн салбар дээр явсан. Гэхдээ зарим янз үр дүн нуутаж байна, үр дүн гайгүй байна. Тиймээс энэ жил энэ техник хяналтын алуунаас тэгээ орон нутг дээр авч хяналт тавихтаа та нар өнөөдрийн одоо яг хэлцгээгээр дээж авах ёстой шүү. Одоо энэ дээр харагдж байгаа жишээл ийм нэг овоолго байна. Энийг ингээд дээд дунд доод гэдэг 3 хаваац байгаа шүү дээ. Тэгээ аль болохоор цэгийн дээж авахгүй бол нөгөө парталж авах бол хамгийн сайн л. Тухайн одоо уурхайн талбай дээр хов шиг адлуулад хэдэн мянган тонн жишээл одоо бид нэр цогцсэй дээр бол 10,000 тонн гэж. Тэгэхээр яг тухайн нөгөө байршил дээр нөгөө компани тэгж офшор парт босгох боломж байна уу байхгүй юу гэдгээс шалтгаалаад хэрвээ байвал парт босгож авна, хэрвээ байхгүй бол тэгээд овоолгын гадаргуугаас авна гэсэн. Тэгээ энэ дээр одоо заасан байна шүү дээ. Үүсэх боломжгүй тохиолдолд хэдэн зүйл байна. Нэгд болохоор овоолгын 3 давхар дээд дунд доод гэж хуваана. Сайн яг дээд дунд доод гэж хуваангуудаа яг хэдэн метрийн зайд авна гэсэн би танад хэлчихсэн. Тэгээд давхар болгоныг ингээд 4-өөс 6 бүс хаваана гэсэн. Жишээл ингээд урт сонжирсан байж шүү дээ. Тэгээд дунд нь хэд таслаад нэг тассан хэсгээр нь нэг дээж гарна гэсэн. Тэгээд нэг тассан хэсэгтээ 6 сарцоо байршлуулна гэсэн үг шүү дээ. Тэгээд дээж авахд бас нэг зүйлийг маш их анхаарах шаардлагатай. Дээж авахд эхлээд ухах шаардлагатай шүү нөхдүүдээ. Зарим нь сүүлийн үед бичлэгүүдийг харсан. Зарим нь хилээдгүй сайжирч байна. Зарим нь бас сайжрахгүй хуучнараа авч байна. Тэгээ хойштоо бас тэгээд ийм алдаа гаргаад байвал тэгээд цахарын хэмжээ авна шүү. Ер нь үл дээж авахдаа
40-50 см ухна гэдэг стандарт дээрээ заасан байгаа, журам дээрээ заасан байна. Тэгээ юугаар авахгүй гэдэг нь бидний тэр хүрзээрээ бол хүрзээрээ ухаж гаргачаад хотхораараа авна шүү дээ. Та нарт бол дээж авалтын нэг хоёр багаж байгаа. Нэг нь хотхоор, нэг нь хүрс. Тэгээд хотхораараа авахдаа юуг баримтлах шаардлагатай бол сорчилж авахгүй бас илүү хаяхгүй, дутууг нөхөхгүй. Энд одоо хэлчээр нь болохоор сорцоор бид нар хотхораараа яг авахдаа сайн дээднээс нь авахгүй гэсэн. Жишээл зарим аваалагч нь жоохон чулуутай эсвэл дотроо жоохон модтой, хог тоостой байвал тэрийг тэгж хайж түүж авахгүй гэсэн. Бага байдлаар нь л гэсэн. Учир нь тухайн усан цэг нь тэгж дотроо жоохон ширхэлтэй чулуу байж байгаа тохиолдол наад аваалагч нь бүхэлдээ нэг тиймэрхүү чулуу орцсон байгаа, бохирцсон байгаа гэдгийг харуулж байгаа гэсэн. Та нар хэрвээ тэгээд чулуу молгын түүгээ хайчаа шинжилгээний үр дүн сайн байгаа тохиолдол тухайн аваалагч нь үзүүлэлт нь сайн болчихно гэсэн. Гэтэ яг боддоор тухайн аваалга бол ер нь цаха муу үзүүлэлттэй байх. Тийм. Тэгээ илүү хаяхгүй дутуу нөхгүй гэжэл бид нэр хотхораараа оруулаад нэг удаа хотгоч гаргаад яг хэд гарсан бол тэргээрээ л авна гэсэн. Шууд арина шууд хин. Тэн дотор тэгээд зоохон зутчлаа тэгээд нэмээд авчи. Эсвэл бүр байлгаад илүү гарчлаа энийг зоохон хайчих гэсэн тийм бол байхгүй ш. Яаж хүрцсэн бол утгсан бол тэргээрээ шууд нэг дээж сорцоо гаргаж авах гэсэн. Тэгээд ер нь стандартыг заасанаар бол 10,000 тонн тутамд одоо бидний барих гэж байгаа зүйл бол 30-аас 40 ширхэг шаарч байгаа гэсэн. 10,000 тонн тутамд бол одоо нэг 6% хавахаар нэг 5-аас 8 шуудаа дээж гаргахаар үзчихээ. Тэгээд 5-аас 8 шуудаа гаргаснаа хуваагаад одоо 5,000 тоннд нэг дээж гэдэг нь хольж хуваалт хийгээд 2 дээж гаргаж авах гэсэн. Яг энийг бол одоо юун дээр цэцэн дээр их сайн мөрдөгч чинь. Тэгээд жишээл одоо аваалга нь маш том болсон тохиол тавталгын зарим нь 160,000 тонн, зарим нь 200,000 тонн ч байгаа. Тухайн яг нөхцөл байдал бол бидний одоо хүн хүч техникээс шалтгаалаад суугахын бүс чинь тэгж удаан хугацаагаар дээж авахыг хоргосон учраас аль болох боломжоор олон сорц авна гэдэг зарчмаа баримталж авах байна. Вагоноос дээж авах. Вагоноос дээж авах төр ер нь л ийм нэг аргаар авдаг. Вагон талаас ингээд нэг вагоны чингэлгээс ингээд 15 эсвэл 18 ийм дөрвөлж аваа гэсэн. Дунд нь одоо 1-2 метрийн зайтай. Яг 15 хуваах нь 18 хуваах гэдэг нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад тэгээ гаргана гэсэн. Тэгэд энэ хувааж гаргасан цэг болгондоо ташрамын аргаар санамсаргүй байдлаар ингээд 6 цэгийг сонгож гаргах гэсэн. 6 цэгийг гаргаад нэг дээж гаргаж аваа. 6 сорц гаргана гэсэн. Тэгэхээр ер нь бол аваалга болгоноос вагон болгоноос автаа энэ зарчмаар авах шаардлагатай шүү. Зөвхөн нэгдүгээр энэ нэг бүс дотор эсвэл 5 дугаар бүс дотор энэ хоёрыг сонгоод нэг дээж гаргана гэвэл тухайн вагоны тэмдэглэгийг бас төлөөлж чадахгүй байна гэсэн тухайн дээж. Тэгээд дээж авах хэрэгслээр бол саяны хэлсэн гол хэрэгслүүд энэ хурж болох хотгор байна. Зарим нэгэн байршлын сүүлд камерын бичлэгийг харахаар зөвхөн хотгороо аваад явсан эсвэл зөвхөн хурцаа аваад явж байгаа тохиолдол байна шүү. Энэ дээр л техниктэй аднаас тавьж байгаа шаардлага бол хангаж байгаа бүхэл багажааны бүгдийн заавал авч явах шаардлагатай. Хурц болоо хотгороо бүгдийг авч явах. Тэгээд дээжний шуутай, лац тэмдэглэгээ бүгдийг авч явах шаардлагатай шүү. Жим бол одоохондоо байхгүй. Яг юун дээр бол авсан дээжигээ бас жин тоогийн бид нэр яг тухайн урд нь ингээд шинэлээд дээр нь тэмдэглэгийг хийх шаардлагатай гэсэн. Тухайн дээд чинь хэр жинтэй авахсан. Одоо яг дээж авалтын талаар бид нэр нэг бичлэгийг хараад байна. Бичлэгийг өмнө нь суугалт дээрээс тавьчихсан. Юу н дээж авалт хийх гэдгийг бичлэгнээс харж байна. 以培训目的及意义，
今天培训的内容是商品酶人工采样方法，其目的是要求全员掌握商品酶人工采样操作流程，保证酶样的代表性和准确性。下面开始今天的培训。此次培训的理论依据是国标 GB475-2008。2. 人工采样前准备。开展3讲一落实工作。高温中暑、低温对抗伤害。高温天气现场采样作业要佩戴足够的防暑用品及饮水。2. 低温天气现场采样作业要注意防寒保暖，穿戴好防寒服。粉尘伤害。1. 煤厂、卸煤沟等现场采样作业，工作人员戴好防尘口罩等防护用品。人工采样伤害。1. 煤厂、卸煤沟等现场采样作业应远离卸煤车辆，禁止站在车辆侧面及后面。待卸煤车辆卸煤完成后，无安全隐患，方可进入采样区域。2. 在人工采样时，必须穿上反光马甲，并时刻注意煤车、装载机、斗炉机等运行情况，防止造成伤害。3. 煤厂人工采样时，注意检查煤堆是否压实，防止造成摔倒和高空坠落。4. 人工采样时，注意脚下，防止采样暴露。5. 进入现场前，作业前注意环境存在安全隐患，需先清消毒后再开始工作。制定采样方案。Энэ болохоор сайн нөгөө тооны ч явж байгаа. Тоо нэг бүрэн хамгаалалт хэрэгслийг бүрэн бүтэн зүүсэн байна. За. Тэгж авалт төр бол юм маск зүйтэй юм байна. Манай бодсаатар төр ер нь маск зарим зүггүй харагдаж шүү дээ авалт. Техник хэлтэй албанаас тавьчих шаардлагатай. Заавал бүрэн бүтэн зүүсэн байх хэрэгтэй. Хөдөлмөрийн хамгааллын хэрэгслээ сайн зүүхэн бол ажилтны эрүүл мэндийг л бодчих та. Та нарын эрүүл мэндийг л бодчих. Нөгөө маск авчих шаардаад байна. Их тоосчлолтой орчинд адалж байгаа болохоор. Тэгээ цацруулах цаанц биелээ. 戴好手套。4. 供器具的准备。根据来煤信息，选取合适采样场采样铲的开口尺寸，大于铲外观完好。检查尖敲敲体牢固干净，符合使用要求。 Нүүс байхгүй гэдгээ дээж авахаас өмнө заавал сайн шалгах хэрэгтэй. Хэрвээ нүүс байвал заавал сайн цэвэрлжиж аваалгаас дээж авах шаардлагатай. Эсвэл нөгөө өмнө авсан дээднүүд чинь сүүлд авсан дээдтэйгээ тутгуур дотор ч холилдоод нөгөө шинжилгээний үр дүн жолно үлээл. Энэ дээр үл дээднээс ав болцсон байгаа. Тэгээ жингийн авсан байгаа. Тэгээ дээр нь лац тэмдэглэгээ одоо хийж. Яваадаас дээж авах хавхмууд нь. Тэгээ энэ зүйлээр харахад бол топ-шор парт үүсгээд овоолын ингээд партаа нэг тэгшлээд өгсөн байгаа дээж авахт нь зориулсан. Тэгээд дээж авахд ер нь ээлжтэй 2 хүн хамт явна шүү дээ. Манайх бол жолоод дээж авах гэж хамт явж. Тэгээ 2 хүн нэгэндээ хайлт тавьж дээж авалт үйл ажиллагаа. Тэгээ жолоод ч зүгээр машинаа байгаад байхгүй. Тухайн дээж авах үйл ажиллагаанд бас оролцоод тусалж байгаа гэсэн шуудаг юм аа. Наадлийн байрын тодорхойлолт төр бол жолооч дээж авахч, дээж авах дээж бэлтгэж хийж явж байгаа болохоор жолооч нас дээж авах чинь үйл ажиллагаанд заавал оролцсон байх ёстой шүү. Тэгээ одоо бол ингээд 40-50 сент ингээд хутгацсан байгаа. Ухацсан байгаа. Одоо хутгуураараа ингээд авсан. Ер нь хутгуурынхаа нэг 3-ны
2 орчим 采样产因不被施 дүүрэх 养， хэдвэл 充满或从中 5-аас 6 удаа яг 采出多部扔， одоо байж 少 байгаа нөгөө шуудаага 为提 дүүрэх. 高采样代表性，每辆煤车采取3个子样，采 Ер 样 нь 单元 сарчин жингийг 符合要求， одоо стандартыг заасны дагуу 采用随机采 2 доор хаяж 2 кг гэж байгаа. 2 кг 6 дээж гэж авахар чинь 16 сарчилж 12 kg. 当采样桶装满煤样后，立即上锁贴标签纸，并填写2级编码。待该批次煤样采取及时 Тэгэд авсан сорьцнуудаа 装上送样车， дээдний савндаа хийчээд 其样式称重，并做好 битүүнлээд авч явчих. Одоо жин тоог нь аваад тийм хийлгээ гэж. Тэгээд дээж авалтын үйл ажиллагаа дуусны дараа дэлмэр хамгааллын хэрэгслээ хоорондоо. За юм хэлвэл юм. Тэгээд бидний одоо дээж авах үйл явсан болохоор эхлээ овоолгын мэдээлэл аавна. Ямар овоолго байна, эндээс ижээ дээж авна. Тэгээ овоолго дээр очиод хэдэн сарц авна. Хэдэн дээж гаргахаасаа хэдэн сарцааныг тоолж гаргачаад сарцгаа овоолгодоо жигтгэн байршуулна гэсэн. Тэгээд дээж авах үйл ажиллагаа хийн. Дээж авалт дуусны дараа дээжигээ тэмдэглэх жин тоог нь авах. Тэгээд аль болохоор хайлт хийсэн. Дээж авсан дээжигээ жигтгэн хайлт хийгээд тэндээс хуваалт хийсэн. Яг хөө дийлэх салбар дээр одоо хайлт хуваалт бол хийхгүй. Дээж хайлт хуваалт хийхэд ямар арга яаж хийх вэ гэхээр нэг конус авах юм бол асуулт. Конус авахаар ингээд дээрэс нь ингээд жигтгэн нүүрсээ хальж байгаа. Тэгээд дээрэс нь тэгшлээд ингээд 4 хуваана гэсэн. 4 хуваачаад хувааснасаа 2-ыг тастаж гаргаад дахиж конус аргаар хуваана гэсэн. Ингэж хайлтаа хийгээд хуваалтай. Одоо энэ дараах битлэгээс шууд харагдах байна. Хайлт хийхэд хэрэглэх төхөөрөмжүүд нь болохоор ийм дөрвөлзүү хөрцтэй. Сайн нэг дээж авдаг хөрц ч юм биш, арай өөр хөрц. Тэгээд дээрээс нь дарагчтай, тэгээд хуваахчтай. Хэрвээ хуваахч байхгүй тохиол энэ хүрзээрээ хуваach болно гэсэн. Дарагч байхгүй тохиол ч гэсэн дээрээс нь хүрзээрээ тэгшлээд дарч болно. Тэгээ ийм төмөрлөлийн байна гэсэн. Яг энэ бичлэгээс бид нар бол хуваалтыг яаж хийх юм бэ гэдгийг харж байна. Жигтгэн дарахаар тавина шүү дээ. Хуваалтыг гэдэг. Тэгээд одоо яг эндээс харж байгаа нэг талаас нь аваад байхгүй. Нэг талаас нь 2-3 удаа авчаад бус нөгөө тал дээр нь хөрчиж байгаа. Тэгээд нүүрсээ конусын дээрээс нь буулгах гэсэн. Одоо яг харж байгаа хажуу талаас нь аваалгүй яг дээрээс нь доош хавтаад конус гэсэн. Тэгээд бид нар хэрүү одоо аваалгаас дээж авчаад авсан дээжэнийг жишээл 20 шуудаа дээжнээс багаснаа. Надад 8 шуудаа гаргана гэвэл хайлт хуваалтаа ингэж хийнэ гэсэн. За одоо л ингэж дэгдүү удаа ингэж жигтгэн хайлтжил. Бидний тавьж байгаа шаардлага аль болохоор олон хайлт хийнэ. Хайлт хийхдээ нэг 3-аас 5 гэж байгаа байхгүй. 3-аас 5. Цэцээ дээр бол China Energy дээр 5 удаа хайлт хийж байгаа.
Одоо нэг удаа хайлтаа хийсэн шүү дээ. Одоо 2 дугаар удаагийн хайлтаа хийж. Хонцлон заах учраас хашаа гүйлгэж. За энэ 2 дугаар удаа хайлтанд дуусчихэ. За 3 дугаар удаагийн хайлт. Нэг 3 удаа хайлж байгаа. Илүү хайлт хийх тусмаа илүү жигтгэн нөгөө дээч гарч ирсэн. Хариуцсан сайн гарна гэсэн. Тухайн овоолгын дээж хүч хоорондоо яг жигтгэх ойлгоно гэсэн. Ганц 2 удаа хайлчаад яг жигтгэх ойлгоно гэж байна. Тиймээс аль болохоор стандарт дээр бол олон удаа хайлт хийж байгаа. За энэ хайлт. За ингээд 3 удаагийн хайлт дуусны дараа одоо дээрээс нь дарж хаваах гэж байна. Одоо энэ хүмүүлийн дарагчаар сая боссон хонос дээр ингээд дарж байгаа. Хэрэв байхгүй тохиолдолд хурцээрээ тэгсэн ч болно. Дарж хахаас өмнө заавал цэвэрхэн байлгаж цэвэрлжиж дээрээс нь дарна гэсэн. Тэгэхээр дундын цэгийг нь олцоод дээрээс нь 4-өөс тоогоос. Дээрээс нь сайн дарж аваад 4 хооцсон гэсээс 2 хэсгийг сонгож гаргаад багсгалтаа ирнэ гэсэн. Сая бол хайлт хийсэн шүү дээ. Одоо багсгалт хийнэ гэсэн. Цаанаас нь 혹시 아는 шашмэрий Хэрвээ болпаас эсвэл лист дэвсчиж хийж байгаа. Тэгээ хоёр талаас 4 хуваангуудаа хоёр талыг нь донд нь нийлүүлж харна гэсэн. Тэгэхээр энэ дэйт ч одоо 50% багасч байгаа гэсэн. хоёр талыг байрлал гэж байна. Байрлал. Тэгээд энэ үйл ажиллагааг ганц удаа хийгээд зогсохгүй. Тухайн одоо дээжнээс хэдэн хэрэг хэмжээтэй дээж гаргана гэдгээс шалтгаалаад энэ хуваалт хайлтын үйл ажиллагаа чинь дахин зөвхөлж байгаа. Жишээл одоо ингээд 2 хуваачж байгаа шүү дээ. Тэгээд 10 кг дээж гарсан бол тухайн хувааж гаргасан дээжээ дахиж хайлт хийгээд хуваалт хийж болох гэсэн. Тэгээд лабораторид одоо хэрэглэгчийн шаардлага нь юу гэдгээс шалтгаалаад тухайн хайлт багсгалтын үйл ажиллагаа нь давтагдаж явна гэсэн. Одоо бидний яг одоо дээж авч байгаа үйл ажиллагаанд дөрөв байж байгаа алдаануудын ингээд өмнөх камерын бичлэгнүүдээс гарахаар ийм их алдаанууд харагддаг юм аа. За энэ үл хурцээрээ аваад нэгдүгээр алдаа нь хурцээрээ шууд тулцж байгаа. Тэгээд гүүнээс үрэх байгаа. Тэгээ авсан дээжигээ сарцсан байгаа. Тухайд чулуутай байсан л яасан бол гараараа тухайн хурцнаас гаргаж авчихсан. Ийм алдаа бол байж болохгүй. Энэ маш ноцтой алдаа гэж хардаг. Энэ бичлэгнээс харъя. Эндийн камерын бичлэгээс.
Ухалт бол маш муу хийгдсэн байгаа. 40-50 сая гэсэн. Тухайн авж байгаа дээжин дээрээс нь бууж ирж байгаа тохиол шууд авчих байгаа байхгүй. Тэгснэ гараараа саяны түүчл. Аа. Ингээд ухалтаа сайн хийгээгүй л баг. Ухалтаа сайн хийгээгүй тэгээд авсан дээжигээ шарчлаа гараараа түүжигээ харах. Заавал сайн гүн ухах штэ. Гүн ухчихж дээж аа. За бас юм хүртэлтүүд байна. Ер нь л хэдийгээр одоо бидний салбаруудын ажилд нэлээд алдагдсан байршилд одоо яг төвийн хяналтгүй байгаа ч гэсэн яг тухайн одоо ээж цолход камерын бичлэгнээс л бид нэр ингээд байн шүүгээд харж байгаа шүү. Та нар дээж авалтаа хийх сайн хийж гин ямар алдаа байна гэдэгтэр чи хяналт тавьж байгаа л гэсэн. Тиймээс тухайн бүртэн өөрсдийнхөө үр хариуцлагаас санаж агаад дээж авалтын үйл алгаа заавал стандартын дагуу шаардлагын дагуу авсан байх хэрэгтэй. Энэ бичлэг дээр бол тухайн ажилтан шууд авч байгаа нэг тэгээс бараг хоорондын зайн маш бага тухайн овоолгийг төлөөлж чадахгүйгээр ингээд ухахгүйгээр өнгөн хэсгээс нь шууд хурцээрээ ингээд нэг хэсгээс ингээд авч байгаа байхгүй. Тэгэхээр иймэрхүү алдаануудаас цаав зайлшгүй хэрэгтэй. Удаа дараа л хэлчихэж байна алдаануудыг л. Тэгээд камерын бичлэг дээр бол зарим нь ингээд зарим нь сайжирч байна. Зарим нь уучнаас яг сайжрахгүй. Тиймээс иймэрхүү алдаануудыг хийхгүй. Тэгээд удаа дараа хэлсэн байх тохиолдолд ингээд алдаа гаргаад ирэх юм бол тэгээд компани дүрм журмын дагуу бас шаардлага хариуцлага өгүүлээд тэгээд та нараас яаш